За crop tool буюу одоо зургаас тодорхой нэг хэсгийг тайрч авахд энэ нэг хэсгийг ашигладаг байгаа. Зургийн талбарт одоо хулгана дараатайгаар чирх маягаар одоо хэсэгчлэн сонгоно. За ингээд сонгосон хэсгийг одоо тойроод энэ delete anchor point төлийг сонгоё. За энэ хэрэгслэр вектор цэгүүд буюу anchor цэгүүд дээр дарж тэр цэгийг арилгана. Anchor цэгүүдийг арилгана гэсэн. Энэ үед дүрсийн хэлбэр яаж алдагдж байгааг харж байгаа хаа. За мөн цэгээ дээр дараа дарсан чигээрээ хаашин ч хамаагүй чирж одоо дүрсийн хэлбэрийг алдагдуулж болно. За ингээ хулгана харин судлахад тэр цэг нь арилсан байгааг хараарай. За энэ зургийн талбар дээр байгаа бүх anchor цэгүүдийг арилгаж дуусгая. За нэг даралтыг ингээд бүх цэгүүд арилж дуслаа.